За найз нь биш би тэгтээ бүр өөрийгөө ингээд энэ нэвтрүүлгээр харах тусам амар сэтгэлээр юм харах тусам нэг тийм бүдүүн хар ахал болоод. Ингээд нэвтрүүлгээ гэлж байгаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр аяллаа Авандра дэлгүүрийн Японы алдарт Snow Peak брэнд ажиллаж байна. Баярлалаа. Авандрагаас аяллаа зүйлүүд аваараа манайхаа. Одоо нэрээ аялалд гарах цаг боллоо шүү дээ. Юу энэ жил чинь наадан бүр 10 хоног үргэлжлэх юм дээ. 10 хоногийн амралттай юм шүү дээ. Зүгээр 7 сарын ихэнх болж байгаа бол амраад дуусаад ороод ирсэн чинь 7 сарын сүүл болчихоор юм шүү дээ. 7 сар бараг мэдрэхдэггүй өнгөрөх юм шүү дээ. Тэгээд аялалд гарахаас өмнө Авандра. Энэ 7 хоногт бурхан минь Монголын түүхэнд бичигдэх 7 хоног боллоо. Ерөнхий сайдаа аваачаад дугдаалгаа ичлээ. Ерөнхий сайдаа огцруулаа ичлээ. За дээрэс нь нөгөө нэг алдартай нөгөө эргэтэн шилжүүлэн суулгадаг эмч дээд шүүхтэр очиод одоо за энэ хүний гол нь сэтэл нь өөрөө тийм гэмт хэргийн сэтэлгүй байна гэж үзээд за цагаатгаглаа. За 7 хоногийн сүүлээр студионы захирал маань бас хальт баримтчилгаанд ороод гарлаа. Кофенд зайдвар цаашинг хальт орчод гарсан байна. Гэх мэтчлэн маш олон мэдээнүүд болсон. Тэгээд би та бүхэндээ энэ их далааш их мэдээнээс нэг юм хамгийн чухал гэсэн цөөхнийг хүргэхээр боллоо. Ингээд өнөөдрийн мэдээгээ хэлцгээ байгаа. Амдаараа гоё шүү. Манай нэвтрүүлэг амдаараа гоё шүү. За энэ жил чи ерөөсөө стадион пик хүнтэй, social park пик хүнтэй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт 100-100 гээд тоглолт болсон. За энэ олон хүний анхаарлыг татсан байгаамаа. Энд юу гарч байгааг та маш сайн мэдэж байгаа. Илүүрдэхгүй бол болохгүй нэ. Ир эмгүү, хөгшин залуугүй зодтолсон байна. Гэхдээ яг хүмүүс тэгэл хэлээс та бурхан минь гэдээсээ. Яг мэдгүй намайг бага байхад бол одоо би тэгтээ зодоо нэг зүг гэж байгаа юм биш шүү зөө. Гэхдээ ингээд ийм хипхоп тоглолт Монгол төр нэг топ 10-ийн гадаа ерөөсө байнгын цуснууж ерөөсө байнгын зодоонууд ээ. За тэр нэг одод болохын хүслэн гэдэг нэг бас нэг юм болдог байсан юм а. Байнгын цуснууж байнгын зодоонуудын болдог байсан. Тэгээд одоо уг нь залуучууд маань соёлжсэн болов гэсэн чинь бас ийм соёлгүй юм болдгийм байна. За дээрэс нь нэлээд олон залуучууд хутгалуулсан сурагд болцсон. За тэгээд дээрэс нь одоо яруу найрагч галсан сүх маань хүртэл одоо тайзан дээр байжсэн чинь нэг нөхөр дайрсан ийм амар асуудал гарлаа. Тэгээд хүмүүс одоо хараад зарим нь бас тэгсэн энэ одоо оюун эрдэнэ даргаыг огцруулах гад ирсэн чинь сенсацаар дарж ийн гэд за бас арай гүү ахаа л гэж бодож чинь те. Энэ ч одоо гутгалж барин хүн сенсац тарина гэж одоо байхгүй хэлгүүдэл гэж бодлоо. За тэгээд мэдээж энэ стадионд болсон учраас стадионы захирал инх жаргалантай сурвалжлагч нар энэ тоглолтын талаар бас асуусан байна. За юуны өмнө бол тоглолтын талаар бол мэдээллүүдийг бол байнга авдаг. За төв цэнгэлт хүрэл одоо энэ захим орчинд яригадаад байгаа энэ асуудал дээр бол одоо төв цэнгэлт хүрээлэн төрүүлж одоо дуурах гэхээс илүүтэй саяны өнгөрсөн амралтын өдөр болдог 100-100 тоглолтын үед бол тоглолтын зохион байгуулагч нар тухайн тоглолтын одоо мейн артист буюу 113 гэдэг одоо артист нь өөрөө эхлээд тайлбар хийх хэрэгтэй гэж бодож байна. Тэр өнцгөр бол ер нь бол бид төрүүлж дуурах бол бас зохимжийн үед бол одоо нэг тийм таарамж бол биш гэж. Зохимжийн хувьд бол нэг тийм таарамж бол нэг тийм баха. Зохимжийн хувьд нэг тийм таарамж нэг тийм баха л гэдэг юм явсан байна. Тэгээд би буруугүй 113 буруутай.
Таажаа даануус. Дандаа яаглаар намайг ингэ дээлгэж идэв даануус. Малжгаа гэтгсэн. Тэгсэн чи бүр нөгөө нэг бас нэг эмзэг сэдвэр нь оролцсон. Одоо 6 сарын 7-нд BRB компани хуучин захирлынхаа студионд тоглолт хийх гэж байгаа байхгүй. Тэр талаар асуугаад тагсан. Хамаарал компани зөвхөн болж хэдэн тоглолт юм шиг болж байгаа. Хамаарал бүхий байсан нэг тоглолт болох ч байгаа. Тэ. Тэр тоглолтын хувьд бол би бас зөндөө тайлбар өгч гисэн тийм ээ. Та бас ингээд нэлээд тоглолтын юуны талаар асуу гэчихэд тэгээд бас сэдвүүсээ нэлээд хазаад нэлээд их дэлгэрэнгүй асуулт суугаад байна. Анх тохирсон ярьсан асуултанд бас баймаар байна тийм ээ. Тэгэхээр одоо нэг бүхэн инфлюенсер нэг бүхэн олон дагагчтай лайвч тийм ээ. Ингээд олон ингээд сэтгүүл зүйн салбараа бас сэтгүүлч тийм ээ. Ингээл маш олон тайлбарлал хахад дахин л асуугаад байна л да. Эхнээсээ тохирсон асуултаа даннаа асуугаад байгаа юм нэ. Би аваа наадас. Гүй энэ балаа юм болсон. Энэ бол сонирхлын зөрчил гэдээ би угаасаа хууль муулийг уншаад гисэн те. Манай одоо л ерөөсөө ойлгохгүй. Эсвэл нэг бол зүгээр гүрийхээр шийдсэн байна. Нэг улс төрч чи гүрийдэг шүү дээ. Яг тэгэд гүрийж явах шиг байна өөрхийн амтаа. Тэгэд энэ сонирхлын зөрчил гэдэг юм аа бас сайн ойлгохгүй байх шиг байна. За тэгээ өнгөрсөн 7 хоногт би нөгөө авилгалтай тэмцэх газрын нөгөө бичгийг уншиж өгсөн шүү дээ таад те. Энэ ер нь бүр сонирхлын зөрчлөд даваа явцсан байх шиг байлаа шүү. Сүүлдээ энэ компанитайгаа гэрээ мэрээ хийгээгүй мөнгө төгрөг өгж авалцлахгүйгээр ингээд аль хэдийн билетээ зараад эхэлсэн байсан гэдэг юм яригдсан те. Тэгээ манай өнгөрөөсөө л үгүй. За тэгээ салаавчны тухай асуусаа. Нүүрэл бас нөгөө зөвхөн үгэлэг шилэх гэдэг асуулт юмс яриад нэлээд шүмжил тандаад байдаг шүү дээ. Ямар зөвхөн шүү. Хараалын үгэлэх гэдэг асуулт тань дээр харагдаад байдаг. Энэ бол нэг талбар шиг За тэгвэл бас иргэнд бас хүлээсэн үүрэг гэж байгаа х тийм ээ. Иргэн гэхээр бас өчр зүггүй ингээд хэр хэмжээг хэтрүүлээд бас дараад иж болохгүй л хэл та. Тийм. Юмчмас хэмжээ зартай шүү. Би бас тантай адилхан хүн тийм. Нэгөө талаар үүрэг хариуцлага ухамсарлаж байгаа. Тэгээд би бол энэ төв цэнгэлт хүрээлэнгийнхаа ажлыг бол маш сайн хийж байгаа гэж бодож байна. Өөртөө маш итгэлтэй байсан. За тэгээд харамсалтай 7 хоногийн сүүлээр салаавчны асуудлаас болоод шүүх хурлаар орсон мөнхөрд нахтай хамт. За тэгээд 9 хоногийн баримтлах ял шийтгэл энэ хоёр маань авсан. Гэхдээ баримтлагдаад оронгуудаа оройн гарсан байсан гэж мөнхөрд нах маань бас лайвын өрөөр ирсэн. Юу гэж ярьсан бүгдээ сонсцоо. Садагтаад дахиад зүрх муудаа туулан шиг амт юм өө зайлууд. Юу нөгөө зингэлхийн гадаа лайв гарлаа, салаавч гаргаад томроод хоолой шахаад өмсөл хоолоогоор томроод ирсэн хүчин зүгээр садагтаад зүгээр уйлчих юм өө жаавал яж байгаа. Юм үзэг альдэл үзээгүй зайлууд. Тэгээ өөрөө алгач юм төвч хийж гараа авчих. Тэгсэн чи өмгөөлөг чи нөгөө давцсан юм байна. Давхаар бид хоёрын нөгөө 20 тогтоолыг зүтгэлзүүлсэн юм байна. Тэгэхээр дахиад шүүх хурлаар орно. Ядж байгаа шүүх хурлаар мөн төвч өөрийгөө мөрөд ах юм. Би буруугүй аа. Би бол хэлж байгаа юм. Би яг ба буруутай. Салаавч гаргасан. Бас өөрийнхөө биеийг өрж чадаагүй гимшиж байна. Хүүхэд залуучууд үдсэн байхаа. Тэгээд би бас хүүхэд залуучуудаас би сошиалор өөрчлөлтгүйсэн ахшгаа битгий салаавч гаргажаараа ёс зүгөө битгий хэрэгжилж байгаараа би өөрчлөлтгүйсэн гэж байгаа. Инкмач ухаантай амт шүүх хурд дээр ерөөсө би мундаг бараг зүгээр ажиллаа хийжсэн чи намайг ингэсэн гэдэг юм. Нэмээ инкмаг чинь нулимсыг ямар ч байсан үзлээ. Машин цуучсан бас тэр өчигдөр тоонцуугаад ардаас нараад алхажсэн чи тэр тоогоороо бас нойдоо оргицсан байсан. Өмдөө шийдсэн шиг байлаа мó тууч зайг. Яа. За энэ хэтрүүлэг баха. Гэхдээ ямар ч байсан хөрхий ойлгохын хувьд бол уйлсан байх магадлалтай болоо явцаа хөргөнд. Гүй нэрийн энэ ч бас ингийн студионы дарахыг ойлон. Тийм үстэй энэ ч одоо аста нэр хайрн нүүлээс байгаа гэдэг шиг те. Энэ мөгөрд нь бас ахас гоё. Нэг хоног суужаа гарч ирж байгаа шүү дээ. Оо аста цолог уг нь хамт бай гэж бодсон чи гараа авцуулаа. Дагаа гараад ирлээ. Ахан дараа нь орвол 8 хоногоо 1 хоногоос ууцсан гэж байна. Өөр нэг ороод гараа суурцсан.
Бүр нэг айл хийсэж байгаа юм шиг шаашилж. Ах нь уг нэг наадмаас өмнө ороод гарыг гэж бодож байсан гэж байна. Өөр нэг таньдаг айлаараа нэг ороод нэг хит онцоо гарч байгаа шиг. Нөгөө өн уулаад идэг ажууд нь. Энэ манай инээж минээс тэрэгэргүй амттай ярьж өөр нэг дассан газрын даав зөөлөн гэдэг шиг явж байгаа харагдана лээ. За тэгээд төгсгөлд нэг үг хэлсэн. За тэгээд залуучуудаа хэрүүн шиг байх хэрэгтэй шүү тий. Инкмасыг битээ байгаараа. За тэгээд дараагийн задарсан дарга нар хаагууран засал хүмүүст олохоор бол дайваа үргэлжлүүлээд хийгээ явнаа. Шантрахгүй тийм ээ. Ер нь задарсан дарга нарт засал хүмүүст орох дарга нар олон байгаа шүү дээ. Энэ инкма бол эхэллээ шүү. Тий. Би яг одоо өөрийгөө золин барин ингэж дарга нарыг одоо нийгэм цэвэршүүл зөв ажиллуулахын төлөө засал хүмүүст олохын төлөө дайваа одоо тэмцэл их үү те. Энэ үзэл бодлоо бол шантрахгүй явнаа. Явна тий. За засал хүмүүст олохын дээр дарга нар минь өстой болгоомжтойгоор одоо өөргөө дараагийн дайвны хүн бол яг ингэж суудах те. Ингээд хажуунаас нэг би засал хүмүүст авмааргүй. Санаад гарахгүй. Мөгөрдөө явчихлаа. Би явмааргүй гэж мөгөрдөө. Дараа бол мөнхөрднөхө дандаа хүн чулуунууд байгаа шүү. Өмнөх хүний засал хүмүүжлийг харуулсан учраас. За тэгээд бүр сүүлдээ балаа юм болсон үрх юм. 7 хоногийн сүүлээр инх жаргалан одоо стадионы дарга байхаа болсон. Стадионы тууз хуралдаад стадионы даргын үүрэгт ажилласан чөлөөсөн байна. За тэгээд ёстой нөгөө харин өстө балаа юм болсон. Одоо наадан болох гэдэг чинь дарга нь ингээд солигчдаг гэдэг. Мөн Нямбатар дарга маань л одоо нөгөө мөн өвс наашин цааш нь болохоо хөлс саман ажилласан. Балаа хацаа нэрээс засал хүмүүст авахад явчих ингээд үгүй. Хамаг юм бол хийж таарах бах тийм ээ. За энэ 7 хоногт нэг юм болсон байна. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар минь ээ. Та хэд минь идэж уухдаа бас анхаарахгүй бол эхнээсээ баримтлагтаад эхэллээ шүү манай. Болгоомжтой байхгүй тийм. Хэрвээ та аялалд гарах гэж байгаа бол яг одоо наашаа анхаарал хандуулаарай. Аяллаа Авандра дэлгүүр Японы алдарт Snow Peak брендийг зардаг болж байгаа юм байна. За тэгээд Snow Peak брендийн үндсэн философи нь юу юм бэ гэхээр хүмүүсийг илүү байгальтай ойр байлгаж найз нөхдийг хооронд нь холбох юм байна. За тэгээд эдний онцлог одоо бүтээгдэхүүн бол энэ Takibi гэдэг аяг юм байна. За энэ аяг бол маш сайн чанартай 10 жилийн дараа ч гэсэн яг л цоо шинээр навцсан юм шиг ийм байх аяг юм байна. Тэгээд хүүтнийг илүү удаан хүүтнэр нь халууныг илүү удаан халуунаар нь байлгана. За тэгэхээр та бүхэнд очоод бариад мэдрээд үзээрэй яг дэлгүүрт нь очиж. За өнгөрсөн 7 хоногийн за ерөн сүүлийн бараг 1 сар гэд хэлчих болохоо тий. Сүүлийн 1 сарчингаа монголчуудын зүрхийг догтлуулж баярлуулж уурлуулсан нэг хүн бол мэдээж оюун эрдэнэ дарга маань байсан. За тэгээд нэгдэх өдөр итгэл үзүүлэх талаарх хурал нь болно гэсэн. За ингээд талбай дээр залуучууд цугларсан нэгдэх өдөр нэгдэх өдөр гэдэг нэртэй ийм жагсаал цуглаа хийсэн. За энэ жагсаал цуглаан комедиануудын роустер эхэлсэн байнамаа. Оюун эрдний нууц амаргийн нэр Дэвсгээр эхэлдэг. Дүлгөө биш ээ, даа чанд. Оюун эрднийг унгахад алс намын хин нэг аяласаа халагддаг. Оюун эрднийг найдахад дор чанд гэртээ халуураад хийвддэг. Түүний бүтээн байгуулалт гэж яриад байгаа 14 мега төслийг Netflix руу оруулах юм бол фэнтези ангилалд нь багтнаа. За түүний тухайг нь бол Бямба гэдэг, нүдийг нь бол Сэгсэ гэдэг. Өдөргийн хэрхэн хурууг нь Автомбаатар гэдэг. Тэгээ хичээл дээр унж явахдаа багшаасаа гойсон байлаа. Багш надад ганцхан итгэл үзүүлээж гээд. Тэгээ анги дээрээс хичээл хийхгүй. Тэгээд ангийнх нь чи наа хичээлээ гэж чи манай ерхий сайд хараг бодоо. Хиймээр байгаа бол би өөрөө хийгээч. За тэгээд манай хүн чи бас нэр галчтай биднээс тэ. Өөр чин мэрэгчлэр ажиллаж 3 дугаар стадыг шатаацсан байлаа.
За тэгээд орлогоо нотлоход гэсэн чинь талбай дээр гівгэн тарван дахал зомби вирус малын цэцэг өвч даргацсан. Айгуу гайхалтай. Тэгээд түүний төлөө өсвөлэн зарласан хүмүүс нь хоолны орлогонд орно шээ. Алт бие минь алчаавс алчаатугай. Ахуу төрөв нь бүү алчаатугай гэж хэлжсэн тийм. Харин одоо манай удирдлагууд алт бие минь алчаалаа тайлжвэл ахуу төрөв нь хамаагүй гэдэг байсан байна. Яа, за энэ стайл болсон. Америкт одоо ерөнхийлөгч нь өөрөө ийм roast dinner зохион байгуулдаг шүү дээ. Та нар мэдхүү. Эхлээд ерөнхийлөгчийг баг бүгд roastlан заяа. Сенатын гишүүд roastlан ингээ бүгд roastlан. Тэгэнгүүт дараа нь ерөнхийлөгч буцаад нөгөө хүмүүсээр roastдаг тийм гоё dinner болтیں۔ Та бүхэн хэрэг үзэх юм бол Обамагийн dinner л амар гоё болж исэн. Трамп зохиолоо яалаа. Трампи яг өөрийнх нь roast show бас байдیں۔ Та хэд бас үзээрэй. Тэгээд ер нь энэ гадны улс төрд энэ roast гэдэг чинь өөр айгүй гоё том соёл. Хүнээр шүүмжлүүлж, хүнээр шоолуулна гэдэг чинь айгүй чухал соёл шүү дээ манайхаа. За ингээд жагсаал бол бүр ингээд өмнөх өдрүүдээс бараг хэдэн 10 дахин олон хүн ирсэн. За тэгээ өдөржингөө маш олон зүйлүүд болсон. За хажууд нь манай муу Отгонбаатар ч гэж байгаа, Өтгөнбаатар ч гэж байгаа, Янганбаатар ч гэж байгаа. Манай хүмүүс бүр ингээд хүн байхгүй зөв өөрийнх нь жагсаал дээр хүн байхгүй. Манай одоо нөгөө жагсаал руу спикерээ харуулж байгаа хэвээр 2 цагийн турш хоолой гаргалтал ирсэн. Тэгснээр гівгэнт алга болчих пүг гэд. Яагаад юм бүү мэд. Тэрийг нь бол ойлгоогүй. За ингээд жагсаал маань оройн ямархуу болцсон байсан бүгд харцгаа. Йоо амар олон зөвлөсөн бүр үнэхээр гоё. Талбай дээр ингэж олон хүн ойр зүглэраагүй шүү нэрээ. Үнэхээр гоё байсан. За тэгээд өдөр 12 цагаар цагт байнгын хорооны хурлаар орсон. Байнгын хорооны гишүүд нууцаар санал хураагаад ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай энэ асуудлыг улсын хурлаар орохыг дэмжицгээсэн. За ингээд улсын хурлаар орсон. За тэгээд эхнээсээ улсын хурлын гишүүд асуулт асууж сэтгэлдээ илэрхийлсэн. Одоо та бүхэн одоо Шанелийн цүнх хараад гайхаад их. Энэ дотор нэг Шанелийн цүнхгүй ядуурсан гуйлагчин амьтад хэн байгаа энэ та нарын дунд? Уучлаарай. Монголын төр засагт орсон хэмбугаанч баяжаад зүгээр би наад захын жишээ хэлье. Энэ Улаанбаатар хотын А бүсэд байгаа хамгийн том энэ үнэтэй метр квадрат нь 8-9 саяар үнэлэгдэх энэ орд харш хотхон таунууд чи хэнийх юм бэ? Улсын хурлын гишүүд та нарх биш үү? Хөдөө орон нутагт аймагт сумд нь яваад очихоор 5 оттой аюу айтайхан буудлаа ингээл яваад арна. Гэхдээ энэ манай цагаангуйн буудал, энэ манай тэрнгуйн буудал, тэр гүшиний буудал гэж байждаг. Гэхдээ энэ бүх юмны чинь мөнгөний тоолох юм бол уучлаарай. Юун Шанелийн цүнх, юун 17 саяын бүгч үү дээ. За ингээд өмөрсөн наара. Шанелийн цүнхгүй хэн байгаа? Өөрсдөө хичээгээч. Гэтэ энэ өмнө 2016-аас 2020 оны сонгуульд хамгийн их зүгээр энэ домог шиг яригддаг шүү. Яг нэг 30-31-ийн бүлэг дээр хамгийн их баяцсан жавхлан гэж ярьдаг юм билээ. Та бүр өрөөндөө суудсан ингээ хүлээж идэг ингээд рейс хийгээс. За дараагийнх нь тэрэн шиг бас энэ улсын хурлаар ч гэсэн энэ юунд донд баяцсан хүн байхыг бас үүсэхгүй. За тэгээд дээрэс нь бусад гишүүд бас оюутан дарыг одоо маш их удаан хүлээсэн байна. Хамтарсан засгийн газар тууштай тогтвортой байгаасаа гэдэг дээр үндэслэж би итгэлээ үзүүлнэ гэж илэрхийлж байна. Ерөнхий сайд оюутнаас зүгээр нэг ганцхан юм асуумаар байгаа юм. Та минь яагаад ингэж их удваа гэж. Яг хүмүүсийн одоо яг нэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь зөвхөн цүнхний асуудал болоод юм итгэл үзүүлэх асуудал ороод ирвэ гэдэг дээр л хүн болгоно л яг мэдж байгаа хүмүүс бол мэдж байгаа. Мэдхгүй гинэ хүмүүс бол бас нэг тийм нэрэл одоо цүнхнээс болж л одоо орлогоо нотолж чадахгүй байгаад байгаа учраас одоо хоцрох гээд байгаа юм шиг юм сонин нийгмийн уур амьсгалыг өдөөсөн юм бүлэг хүмүүс байгаад байна л да. Бүлэг хүмүүсийн нэг нь байна. Таамын ямар их удаа арга таныга их хүлээлээ штэ бид нар.
За тэгээд цүнх ер нь бол нэг юм гинэн хүмүүс цүнхний тухай л гэж бодоод байна. За тэгээд оюутан дарга өөрөө бас энэ ярианууд дунд ер нь энэ яг юу авсан талаар бас тайлбарсан. За би уулзсан хүүтэйгээ 17 сая төгрөгөөр бүгд авч өгсөн үнэн. Тэр материал нь алилтар тэмцэх газар дээр очсон байгаа 500 мянган төгрөгөөр одоо бугууч авч өгсөн. За найз охин би давхар болсон. Тэрэн дээр одоо сэтгэл хөдлөлтөд хандсан. Ийм л зүйл болсон. За нөгөө би давхар болсон гэд ардын намын баг хурал дээр нулимс цэлэгнүүлсэн чинь үнэн болж таарсан юм. Огцрох амархаа. Огцруулсан бэртэйгэн насан туршдаа амьдрах амаргваа. Яна жирэмсэн гэж штэ. Яа, за тэгээд ямар ч байсан. Гэхдээ тэгээд ийм байл шүү манайха. Яг энэ сенсац гараад гисэн чинь бас Тэмүүлээ миний дүү бас жоохон юутай байхгүй бол болгоомжтой байхгүй бол чиний эргэн тойрны хүмүүс айгүйх мэдээлэл өгд юм билээ. Над руу ч одоо Тэмүүлэн ийм ч юм авсан, яасан ч олон сая төгрөгийн үнэтэй машин дэр юу гэд дандаа эргэн тойрныхын хүмүүс ингэ мэдээлэл явуулж илээ. Тэгэхээр миний дүү бас бодолтой сагахгүй бол юун алмаз юун цүнх мэдээллүүд ингээд хүмүүс явуулж илээ шүү. Дандаа эргэн тойрны чинь хүмүүс дандаа чамтай хамт шоудж исэн хүмүүс байлээ шүү. Тэрийг бодорой. Тэгээд оюутан дарга маань вертолотыг тайлбарлаж чадаагүй. Тэгээ нэг ямар амралт хэлээ чинь 7 тий 7 нугын зардлыг бас тайлбарлаж чаддаг өөргийн ямар ч байсан бүгч өгсөн л тэгээд өөргийн ерөөсөө гүрийгээд байгаа. За тэгээд мэдээж 7 өгч нар байсан бас рационал хүмүүс бас байсан шүү. Улсын хул. Бид яг парламентын гишүүд бид яг юун дээр шийдвэр гаргах гэдэг юм бэ? Логикийн хувьд л ерөөсөө ойлгомжгүй байна. Олон нийт орлогоо нотгийг шаардсан. Ил тод байдлыг хүссэн. За намын багварлаар хилцсэн асуудал бол хамтарсан засагт арчлан намтай байх хэсэг улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл засгийн газрын буюу ерөнхий сайд таны өргөж оруулж ирсэн тогтоолын төсөл бол бодлогын дэмжлэг хүсэх дээр итгэл өгөх асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ гурав хоорондоо ямар ч уялдаагүй байгаа. Тэгэхээр парламент бид өнөөдөр алихтай тэмцэх газрын ажлыг хийх гэж биш, орлого нотолж байгаа асуудлыг ярьж байгаа биш. Арчилсан нам хамтарсан засаг байх гэж байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бодлогын дэмжлэг дээр итгэл үзүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ бид энэ бодлогын дэмжлэгийг чи өгөөл засгийн газрын үйл ажиллагааны 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад түүнийхээ хүрээнд төсвөрөө нэмэгдэл төсвөө батлаад явж байгаа. Үнэхээр смарт. Би бол үнэхээр анар гişүүнээр үнэхээр ерөөсөө итгэл алдахгүй шүү. Дандаа ийм рационал яг үнэн ямар ч логикгүй ийм юмнууд дээр одоо улсын гурал шийдвэр гаргах гээд байна гэдэг яг үнэ хэлсэн. За анар шарк, дараагийнх нь инх төвшин шарк. Хоёр шарк бол хоёулаа хурцуулаа. Одоо жишээлбэл ерөнхий сайдын бас эзэмшдэг 50% эзэмшдэг компани чиглэлээс одоо энэ жагсаал цуглаан зохион байгуулж огцрох амархан жагсаалын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулах хуулийн эсрэг өөрөөр хэлбэл эсрэг жагсаалыг зохион байгуулж байгаа ийм баримттай талбай дээр одоо яг тэнд ажилтдаг хүмүүсүүд нь жагсаал цуглаан зохион байгуулад мөнгө төлбөртэй холбоотой асуудлууд ингэ явж байна. Энэ нь яг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн суур зарчмыг одоо ерөнхий сайдын өөрийнх нь эзэмшдэг компани 50% эзэмшдэг компани оролцоотойгоор ийм хийж чад бас цаашдаа анхаарах хэрэгтэй. Энэ бол маш одоо олонний игдүүцлийг дургүй хүргээд байгаа гол асуудлууд энэ гэж бодож байна. Яг үнэн тий. Одоо эн чинь бүр сүүлдээ технологи болцсон байсан шүү дээ. Бүр сүүлдээ ингээд хүмүүсийг харлуулдаг, хүнд мөнгө төлж байгаад нөгөө хүн нь уйлж муулчин зөх шиг бүр сүүлдээ мэдхгүй юу ч болоод байгаа. Гачин юм болоод мөнгө авлаа гэдээ уйлаад байгаа юм уу? Эсвэл яачлаа гэдээ уйлаад байгаа. Их л жаргалтай л уйлаад байгаа шиг үлээ. Ёо өстой ойлгоо. За ер нь бол нэг юм болсон. Ардсан нам дээр хамаг асуудал төвлөрсөн. Ардсан намынхан хэрхэн санал өгөхөөс хамаарат нөгөө тал ялах юм уу, энэ тал ялах юм уу гэдэг амар том явсан. Ардсан нам дотроо ч гэсэн 2 хуваагдсан. 10 хэд 20 хэд дээр 2 хуваагдсан. За тэгээд хэрвээ нууцаар санал хураах юм бол асуудал маш ээдрээтэй болсон. Дотроо чийж өгсөн, би ч өгсөн гэдэг ийм асуудал ярихаар болсон. Гэтэл
Улсын хурал завсарлаад ороод ирсэн чи Ардсан намынхан бөөнөрөө шийдвэр гаргацсан байсан. Эргэж хуралдад шийдвэрээ гаргаж байна. Ардсан намын бүлэг дээр санд хураалт явагдсан. Санд хураалт нь Ардсан намын бүлгийн гишүүд чуулганы ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоод өгөө хэлнэ. Өгөө хэлсний дараа Ардсан намын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарнаа. Хуралдааны танхимыг орхин гарнаа. Бүгдээрээ санал өгөхгүй гэдэг нь эрцэнд орсон гишүүд санал өгөхгүй байна гэдэг нь дэмжээгүй гэсэн томьёололтой. Улсын хурлын дэгийн тухай хуулиар. Яа. За ингэсэн хагас бүтэнсээ өдөржингөө Ардсан намынхантай уулзалт зөвлөгөөн хүм болгон руу ярьсан гэдэг амар юм болсон гэж байна. За тэгэл ингээл хуваагаал багцлах гал нилээ болсон. Өстө маш их олон яриа өглөө бүлгийн хурал дээр н орсон ингээд боо юм болсон. Гэхдээ Ардсан намынхан явж ийм шийдэлд хүрсэн байна. Бид нар уншуулсан хурууга тэгээ бөөндөө гараа явна. Энэ юу гэсэн үг гэхээр бүгдээрээ оюун эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг санаа. Тэгэхгүй дундан суучих юм бол чи ч өгсөн би ч өгсөн гэд айгүй бол Ардсан намынхан дэмцэн гэдэг ийм яриаг Монгол Ардын намынхан хийн. Тийм учраас та нарын асуудал учраас та нар өөрсдөө асуудлаа шийдээгээд 39 гишүүн үгүй гэдэг коноп дарна гэдгийг илэрхийлсэн. Энэ бол хамгийн анхны шанаа байсан. Нокаут. Юу н амар эйгүү болоо явцсан. Уур амьсгал амар сонирн болоо явцсан. За ингээд дараагийн нокаут орж ирсэн. Эхний шанаа нэлээ эйгүү болол толгой эргэл юу болж байгаа гээл те. Уг нь чи итгэл үзүүлнэ гэд ингээд орж ирээд эн чи улсын хурал дээр би бол чадна гэж бодвол энийг энэ дээр бет тавьж байгаа шүү дээ. Энэ дээр мөрөд тавьж байгаа шүү дээ. Гэтэл эхний шанааг авсан. Хоёр дахь шанаа. Би өнөөдөр энэ ард түмний тавьж байгаа шаардлага энэ олон зуун залуучууд өдөр шөнөгүй өөрхий энэ талбай дээр сайн дураараа хүсэл зорилгоо илэрхийлж эрх чөлөөгөө эдэлж байгаа шудраг асрыг хөсөмжилж байгаа энэ хөсөмжлийг хангахын төлөө би явна. Би ард түмнээс хязгаарч урахгүй. Би ард түмнийхээ тал зогсон шүү. Энийг одоо эцэст нь та бүхэндээ хэлье. Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж зөвөр ойлгож асуудлаа шийдэх байгаа гэж би найдаж байна. Хамтарсан засгийн газар харамсалтайгаар ингээд өндөрлж байгаад би одоо их харамсаж байна. Би энэ засгийн газрыг тултлан дэмжсэн шүү. Надад ямар боломж байна би бүгдээрнгээр дэмжсэн. Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдж байгаа болов уу гэж би бодож байна. Энийг надаас биш ерхий сайдаас асуух хэрэгтэй. Энэ хамтарсан засгийн газар яагаад тарах болсон? Хэн энийг тараах санаачлаг гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцэх болов уу гэж би ингэж бодож байна. Тэгэд ард түмнийхээ үгийг сонс. Та бид нар одоо өдөр шөнөгүй алчил ярьдаг шүү дээ. Энэ бие биенээ доромжилж гутааж бусдын нэр хүндэд халтгаа бол арай дэмжиж байгаа юм шүү. Нэг үг дуурсан хүнийг ямар муухай харлуулж, ямар муухай доромжилж, ямар муухай хүнд байдалд оруулж байна. Эрэгтэй эмэгтэй гэж тоохгүйгээр. Тэг ийм юм хийж бид нар ардчлалын тухай ардчлалыг хамгаалж гин гэж ярьж болж байгаа юм уу? Ой, орж ирсэн. За энэ бол энэ улсын хурлын уур амьсгалыг бол айгүй сонирн болгосон. Шал өөр болгосон. Энэ ер нь яагаад гэвгэнт энэ одоо ерөнхийлөгч орж ирнэ гэдэг мэдээ 10 цагийн үед явлаа тий. 10 билүү 11 үед тий. Гинт хүүши юу ерөнхийлж мөрөж нөгөө миний яриад идэг зовдон чи яг одоо ил гарч ирж байна. Ер нь юу ярих гэж орж ирсэн бэ гэж ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй гэдгийг өөрийнхөө амаараа хэлэх гэж орж ирсэн. Хамгийн гол мессеж нь ерөөсөө тэр байсан. Тэгээд нэмэх нь янз бүрийн юмнууд байсан. Тийм ямар ч байсан тийм дарангуйлтай болохгүй мэн гэдэг сэтгэл амарчтай. Ямар ч байсан манай 2 жилийн дараа явах юм биш манайхаа. Бурхан минь. За тэгээд
Яг ерөнхийлөгч юм хэлэл дуусаагүй гамбат шүү гэсэн. За Монгол улсын ерөнхийлөгч сая орж ирээд үг хэллээ. За миний та нарт 5 жил хэлдэг байсан үгийг хэлж шít. Одоо эцэст би ерөнхийлөгчдөө ойлгох юм ойлгохгүй. Тэр бүхэн сайхан байсан. Хүмүүсийн юм ч өндөр байлаа. Ямар л ямар үлгэр ярьж болохоор байлаа. Тэрэнд бүгд итгэдэг байлаа. Тэгэхэд би хэлж л байлаа. Унж болно. Тэгэхэд хэцүү дээ шүү гэжсэн. Миний үгийг аваагүй. Авчихгүй. Тэгээд алсаа хараад татлаа да. 10 сар дотор тутаж байгаа юм ч одоо тэгээд 20-50 жилийг харна ч гэж байна. За нэг юм байна. За та бол одоо хизээч хариуцлага тооцохооргүй тийм засгийн газрыг байгуулсан байсан л да. Нэг юмыг тооцсонгүй. Энэ залуучуудыг эрхчлөөнд дуртай үнэхээр тэр орлогоо нотлол гэж хэлж чаддаг ийм залуу үе бий болсон байна. Энэ сүүлийн 30 жилд. Энэ залуучуудаа би бол баярлж байгаа. За тэр тусмаа тэр залуучууд дээр орсон инх төвшин гишүүндээ за өнөөдөр одоо манай Цэнгүүн гишүүндээ Лодоо самбаа гишүүндээ Бямсрам гишүүндээ Баярмаа гишүүндээ бас өөртөө хадгалдаг юм яа. Энэ дээр гачд оршиж байгаа хэрэг. Яа энийг таа. Гүнэрэ. Oh my god. Үнэхээр MVP. Үнэхээр энэ улсын хурлын те чуулганы зүгээр ингээд тамгалсан шүү. Үнэ ярьсан хамгийн гол нь. Манай мангар саркастик ярьсан, дээрэс нь үнэ ярьсан. Би сүүлийн үед энэ бетон гамбат гэдэг шүү амар дуртай болоод байгаа шүү нэр. Яг үнэ. Гэхдээ нэр уг нь шүү дээ. Энэ улсын хурл байгуулагдаад сайдныхаа тоог цөөлөл, яамдынхаа тоог цөөлөл татвараа буулгацсан л бол цаашаа явчих л байсан шүү дээ. Уг нь хүмүүсийн нөгөө хүсчихсэн юм ил хийцэн болвол хүүшээ манай оюун эрдэнэ чи айгуу дайжгүй болцсон биш. Тэгээд бүгд алгадчихал тэгэл явчих байсан. Даанч тийм эвгүй улам данхаас улам домруулсан гамбат гишүүний хэлдэг маш үнэ. Амар үнэ. Зарим нэг улсыг хурлууд эмоцлсон. Яг явах гэжсэн чи бүгд багслагдсан байгаа шүү дээ. 39 гишүүн гараа явцсан. Тинчээ хүн нам үндэсний эвсэл тэгээ ардын нам л үлдсэн байсан. Иргэний зориг гээд ингээд 4 нам үлдсэн байсан. Зарим нь эмоцлсон. Нэг удаа найдлаг гишүүн энэ Кноп хамтарч дарсангүй гэд. За яах вэ хүслийнхаа эсрэг Кнопын дарыг гэхэд тэр нь ажиллаагүй тоног төхөөрөмж нь. 7-8 хичээгээд бараг 7-8 хичээсэн чадаагүй. Үнэ хэлсэн тэгэхэд яасан? Дарсангүйгээ ширээ балбаж босч ирж байна. Юу гэсэн үг вэ? Энэ олон гишүүд өөдөөс харж байна. Ичиж амьдрээ, нэр хүндээ бодъё гэсэн. За энэ болгоныг би төвчээд олон сар явчлаа. Ёстой орооны дарга Баярбаатар мэднэ, хэлжсэн. Хүний эрхийн асуудал хариуцдаг мэдрэмжтэй. Хүний эрхийн одоо ажлын хэсгийг хуулийн одоо үндэсний хөтөлбөр 2 дахь хэсэг боловсруулах гэж байна шүү дээ. Тэр хөтөлбөрийг хариуцдаг баасан жаргал гээд хуульч эмэгтэйд бас ерөнхийдөө хальт бичсэн. Олон улсын парламентчдын бүлгэм гэж байдаг. Тэнд бас хандах байсан би. Англиар захиагаа бичсэн байсан. Гэхдээ яг уу бид нар ч бас эмэгтэй хүмүүс хүлээцтэй, хүнлэг, инэрэнгүү. Гэхдээ хэдий болтол инэрэнгүү хүлээцтэй гэж яг уу. Болохгүй. Дотоод ардчлал байтугай байхгүй. Болохгүй. Хүн нам тарах хэрэгтэй. Би шулуухан хэлээ. Танаа намынхаа гишүүдийг одоо ерөнхий сайдыг дэмжих ёстой гэсэн шийдэл үзүүлсэн зүйл байна уу? Байлгүй яа гэв. Бага шүү дээ. Ерөөсөө өөрөө байх боломж ирчлээ өгөхгүй шүү дээ. Маш хэцүү байна. Би сая ямар их төвчээрж байгааг ядаж талархаж хүндэх хэрэгтэй тийм үү? Йоо. Тесэрсэн үнэхээр энэ бол тесрэлч юу манайхаа. Үнэхээр дотроо ингээд одоо ингээд хадгалсан байсан юм аа л хөрхий тесэрч гаргаж ирж байна тий. Тэгээд хүн намд бас нэг атман байна. Найдлаа гэдэг нэг атман байна тий. Хаяа нэгнийгаа шаачихъя. Хаяа ширээ шаачихъя. Ер нь найдлаад гэхээс найдлаад шаадах ч юм шүү тий. Тийм тэгээд энэ бол хүн намын бас ер нь идэ бэр бас ингээд шахагдаж гарч ирж байгаа нэг хэсэг болсон шүү. За ингээд шүн 3 цаг үед өнөө да нууцаар санал хураалт явсан. За тэгээд санал хураалтын дүн гарсан. За тэгэхээр санал хураалтанд 82 гишүүн оролцож 44 гишүүн
итгэл хүлээлтийг дэмжсэн 38 гишүүн дэмжээгүй дүн гарсан байна. За тэгэхээр дэгийн тухай хуулиараа нийт гишүүдийн олон буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал тогтоол дэмжигдэхэр байсан. За тийм учраас улсын хурлын нийт гишүүдийн олонх Монгол улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын хурлын тогтоолын төслийг батлаагүй гэж үзнэ. Батлаагүй тул Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцож Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай улсын хурлын тогтоол батлагдсанд тооцно. За ингээд шөнийн 4 цаг хизээж огцрохгүй байхаа гэж бодсон. Үнэхээр хүрэлс хүртэл жижигдэжсэн тэр ерөнхий сайд огцрохоор болчлоо. Бараг 80 хүнээр огцорч байна тий. Та хэд анзаарсан бол. За тэгээд оюун эрдэнэ сайд маань үгээ хэлсэн. Сүүлчийн одоо илтгэл. Хэрхэн монголчуудаа улсын хурлын дарга эрхэмгчүүдээ өнөөдөр миний бие болон хамтарсан засгийн газар бүрээр хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртөө үүргийг хүлээж сар дахал, дайн, тариф зэрэг олон улсын эдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын намын журмын нөхцөлтөд талархаж байна. 100 жилийн түүхтээ улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг нэгэн зуунаас шин зуунд намынхаа мянган гишүүд дэмжигчдийн хамт ялалтаар түүчээс нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэх болно. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх улсын хурлын дарга Дашцгийн амар баясгалан нарт талархал илэрхийлье. Мөн хурлын эрхэм гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна. Бид төр яг ижлэхэн цэнхэр биж ахтай байна уу? Гэхдээ ер нь яг ингэж яасан чи жоох өрөвдлөө өрх юмтай. Дэмэж огцруулж ууж гэж. Гэхдээ яах вэ тэгэл мангар юм яриад байжсэн чи. Байжсэн даа чи яах вэ? Арай л нэг хорон санаа нараа игдсэн юм да гэж бодно. За яах вэ гэж боддог шиг. За ингэж огцорсон. За тэгэд маргааш нь нөгөө жигсаалын одоо сүүлийн жигсаал болсон. За тэгээд тэр сүүлийн жигсаал дээр улмаа юу ярьсныг сонсон. Саяын жигсаалын процесс дээр бас би яг 3 удаа л ирсэн. Ойлаагүй биш ер нь бол 3 удаа л ирсэн. Гэтэ камерын өмнө бол нэг ч ойлаагүй. Угаасаа нэг тийм уйлж хүн цуглуулах сэдв вирус биш энэ бол. Өөрөө сайн дураараа орлогоо нотол чадахгүй бол ялгаатай тэмцэх газрынхаа даргыг томилдог ирэх мэдлээ өгөөд тэрнийхээ ардаас шалгуул тэгээд орлогыг чинь хууль шүүхийн байгууллага нотлоод өгнө гэдэг тийм л юм байсан. Ямар ч emotional юм байгаагүй. Гэхдээ би маш их эмоцтой байсан уу гэвэл байсан. Гэхдээ эмоцлоогүй бол хүн цуглахгүй уучлаарай. Эмоцлоогүй бол хүмүүсийн анхаарал төвлөрөхгүй. Би ямар ч тач үүргээ гүйцэтгсэн. Тэгээд энд байгаа хүү залуучууд болгон хүн болгон үүргээ гүйцэтгсэн. Өмнөх төрөөсөн намайг маш сайн дарсан. Тэгээд communication strategy гэдэг юм яг яаж хийдэг юм бэ гэдгийг харуулсан. Өмнө нь ямар ч улс төрийн communication дээр ажиллаж үзээгүй залуу. Зүгээр Монголын хамгийн өргөн түүхтэй, хамгийн олон жил худалдагдсан, хамгийн том бүтцтэй communication strategy-тэй үзээд дийллээ. Браво! Ер нь бол ийм байсан шүү манайхаа. Хүрс сүгч үнэхээр дийлэхгүй байсан шүү. Яг үнэ. Хүрс сүг яаж огцруулах учраа олохгүйсэн, конфликттэй байсан. Гэхдээ оюун эрдэнэ хүнийг өөртөө автсан, ардсан нам тэр чигээр өөрт нь үнэхээр боломжгүй байсан. Гэхдээ энэ залуучууд гарч ирсэн учраас боломжтой болгосон. Яг үнийг хэлэхэд энэ аимшигтэй том бүр үнэхээр зүү орох зайгүй болсон тэр эрх мэдлийн өөдөөс залуучууд зүгээр л орлогоо нотлоо ялзарсан байна та нар. Энэ ялзарлаа биднэрт ялзраагүй гэдгээ батал эсвэл ялзарсан бол огцор гэдэг ийм зүйлийг л ярьсан. Тэгэд хамгийн гол нь шүү дээ, улмаагийн баг бол үнэхээр лаг баг байсан шүү. Би дахин баяр өргөмөр. Бүгднийх нь нэрийг нээж чадахгүй.
Нэр улмаа байгаагүй болоод нэр мэдгүй оюун эрдэнэ бол одоо ч гэсэн байж л байна. Улмаа өөнөө хоёртой дахин тэ энэ хоёулаа нийлж байгаад энэ чигсаа цуглааны гэсэн баярлаа гэж хэлмээр байна. Би нэг зүйлийг ойлгосон. Манай залуучууд үнэхээр лаг болцсон байна гэдгийг л ойлгосон. Үнэхээр оюун эрдэнэ бол амар том их мэдлэлтэй цагдаа байсан, тагнуул байсан тэ заримдаа шүүхэд нөлөөлж чадчихсэн хүмүүсийг өөрийнхөө PR багаар бүр будаа болтол нь харлуулж чадчихсан те энээс бүгд айжсэн улсын хурлын гишүүд та нар санаж байна уу? Лото гишүүн дээр 3 хүн гарын үсэг зураал тэгэл зогсчихсэн шүү дээ. Бүгд айжсэн багхгүй да. А гэтэл энэ жижигхэн биетэй те шөөлгөр залуу гарч ирээд үнэхээр маа салавч харгасан. Тэгээ харын өгшөө. Алдсан шууд тэгээд амар зөрөгтэй гарч ирсэн. Тэгэд энэ зориг өнөөдөр үнэхээр энэ зүйлийг хийж чадсан шүү. Тэ би бол бүр үнэхээр хэрвээ байна шүү дээ. Би хэрвээ нооргоор оролдоогүй байсан бол энэ засгийн газар одоо ч гэсэн байж л байсан байна. Би бол яг тэгж бодож байна. Sorry. А дээрэс нь бас нэг юм байна. Бид нар хэдийгээр ерөнхийлөгчийн засаглал, ерөнхий сайдын засаглал ингээ хоорондоо үзээд ийн гэж байгаа ч гэсэн энэ биш дээ өнөөдөр яг эрх мэдлийн хуваарлт болцсон байх шүү бас. Энд чинь нэг хүн ингээд данхаагаад амар том төсөвтэй бүгдийн карманда хийгээд ингээд байсан ч гэсэн ерөнхийлөгчийн засаглал байсан тулдаа бас энэ эрх мэдэл чинь ингээд задарч шүү. Бас өнөөдөр яг үүндээ шүүх эрх мэдэл гэж яриад байгаа. Шүүх эрх мэдэл яг өнөөдөр үнэхээр төсвөө сангийн амнаас гуугаад зогсож байгаа шүү. Тэг ийм ямар ийм эрх мэдэл үү? Улсын хурл гэж хэлсэн. Улсын хурл өнөөдөр саяхныг хүртэлтэй ерөөсө 7 хоногийн өмнө хүртэл зүгээр л засгийн газрын хуулийн хэлц шиг ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр энэ эрх мэдлийг дахиж задлах хэрэгтэй байх шүү гэдэг бас нэг ийм асуулт гарч ирсэн. Тэгээд одоогийн байдлаар Монголд эрх мэдэл бол 2 хуваагдаж байгаа юм байна гэдэг бас энэ үйл явдал харууллаа. Тэгээд энэ 7 хоног огцрох амаргүй байсан ч гэсэн амархан болгож чадсан юм байна. Баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Lenus Media-ийн ажилчин. За би та бүхэнд 2 бүтээгдэхүүн санал болгох гэсэн. Та бүхэн анзаарч байна уу? Миний нэг хамар гоншоод байгааз миний хоолоо өвдсөн. Тэгээд би энэ Gramidine-ийг хэрэглэж үзсэн. Энэ үнэхээр сайн юм лээ хоолойны одоо өвдөлтөнд. За тэгээд заримдаа караоке ордог те одоо жигсаал цуглаан дээр их хашгирснаас болоод хоолоо өвддөг штэ. Gramidine-ийг хэрэглэх юм бол таны хоолой чи үнэхээр цээлхэн дуургуулна. За яг энэ шар өнгөтэй нь болохоор хүүхдэд зориулсан юм байл шүү зэ манайхаа. Дээрээс нь зуны үйлрэл эхэлж байгаа харшлын үйлрэл болж байгаа учраас та бүхэн энэ Snoop гээд харшлын заслагыг санал болгож байна. Тэгэхээр энэ зөвхөн харшлага биш, харшлаас гадна хамар битүүрэхэд бас айгүй гоё үр нөлөөтэй юм байлээ. Би ч нөгөө ханиаднаас болоод хамар битүүрээд байгаа. Тэгээд ингээд нэг цацчод бол гоё юм байлээ. Тэгээд Snoop, Garmin бүх эмийн сангуудаар зарж байгаа. Мөн H-Point цэг эмийн вебсайтаар та бүхэн энэ хүү бүтээгдэхүүнийг захиалах боломжтой. Мөн доор хуудасны дугаараар уцтаад захиалж болох юм шүү. Gramidine насанд хүрэгчд болон хүүхдийн хоолойн өрөвслийг намдаахад туслах болно. Gramidine хоолойн өвдөлтийг одооноос март. Tata Snoop хурдан зөөлөн үйлчилгээтэй хамрын цацлага. Та болон таны хүүхдийн хамрын салстыг эрүүл байлгаж, чөлөөтэй амьсгалахад туслана. Tata Snoop. Улаанбаатарчуудын зовлонд ямар бурхан цадах биш дээ. Нэг маш хүнд асуудал гарсан. Энэ дулааны 3 дугаар цахилгаан станцад аваар болсон. За ингээд цахилгаан станцад маш том дэлбэрэлт болсон. Нөгөө ерөнхийдөө 100 болохоор ингээд турбинуудаа ингээд зогсоолдог. За тэр үеэр горим алдагдсанаас болоод нэг турбин дэлбэрсэн ийм одоо хүнд асуудал гарчээ. За тэгэд энэ асуудлын талаар үйлдвэрчний хэвлэл нь бас мэдээлэл хийсэн.
Дулааны 3 дугаар цахилгаан станцад гарсан галын улмаас нэг ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. За энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй үйлдвэрчний эвлийн холбооноос мэдгдсэн. Асуудлын учир шалтгаан нь эрчим хүчний салбарт бодлогын болоод техник технологийн шинжилэл байхгүйтэй холбоотой гэж тэд үзэж байна. Гэтэл өнөөдөр энд одоо цалин мөнгө хангалтгүй байгаагийн учраас нийгмийн баталгаа алдагдсан хангахгүй байгаа учраас энд ажилтан тогтохгүй байна. Хүний нөөцийн маш их дутагдалд орсон. Бид нар одоо шалгуур тавиад дээд боловсрол төгссөн ийм шалгуур тавих өнөөдөр үнэхээр боломж байхгүй. Тэнд хүн дутагдaltaй байгаас учраас ажилд орё гэж ирсэн болгоныг авч байгаа аль болох сургаж дадлгажуулж ажилуулахыг хичээж байна. Ажилтнууд маань ийм эрсдэлтэй өндөр аюултай орчинд цалин багтаа ажиллахыг ажиллах хүн хүсэхгүй байна. Ажиллаж байгаа ажилтнууд маань шантарж байна. Сэтгэл зүй маш хүнд байна. Тэгэхээр өнөөдөр хүний нөөцийн бодлого гэж байха болсон алдагдсан. Засаглалын хямралд орсон. Компаниудад засаглалын хямралд орсон. Салбар нь хямралд орсон. Төр засгаас энэ салбарт эрчим хүчний реформыг хийх, хууль эрх зүйн шинжилгээг хийх асуудлыг хөндөж толгомцоо асуудал гэж хэлж байгаа болж энэ нь өөрөө засаглалын хямрал руу сүүлдээ оруулсан. За ингээд үйлдвэрчний хөвлөөс. За яг хариуцж байгаа сайд за энэ компаниг сүүлд одоо бас төрийн өмчт компанитай нийлүүлсэн байгаа. За энэ хоёр хүн хоорондоо юу гэж ярьсан юм бэ? Эрчим Монгол Үд компани сая 3 сарын 19-ны өдөр гарч ирээд эрчим хүчний салбарын төрийн өмчт компани менежментийг хариуцна гэд эрчим хүчний сайд хариуцахгүй болсон. Ийм шиг өдөр гарчаад явж байгаа. Эрчимч Монголоор өөрөөр үйл ажиллагааг нь аваагүй. Одоогоор эрчим хүчний яам дээр л байгаа. Эрчим хүчний яам хариуцахаас бултааг бай бид нар. Одоо энийг бол нэг талтай гаргах хэрэгтэй. Нэг эзэнтэй болох хэрэгтэй. Засгийн газраас 137 дугаар тогтоол гарсан. Тэрний дагуу эрчим хүчний салбарын 27 компани 66% нийцэд Монгол шилжнэ гэсэн тийм тогтоол. Хуулийн дагуу яах ёстой гэхээр одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа тооцууд нь тэр компанийн тооцууд нь дүрмдээ өөрчлөлт оруулаад эрчимч Монгол 66% эзэмшнэ гэдэг өөрчлөлт оруулах ёстой. Тэр өөрчлөлтийн залгаад хувьцаа эзэмшигч нь буюу засгийн газар нь баталнаа. Тэгснээр энэ дүрм хүчин төгөлдөр болоод бүртгэл нь хийгдээд эрчимч Монгол хууль ёсны 66% эзэмшдэг болно. Тэр процесс дуусаагүй яваагүй байна. 3 сарын 19-наас хойш манай эрчим хүчний салбарын нэгч тооц суралдаагүй. Шийдвэр гаргаагүй. Зуныхаа гормыг батлаагүй. Өвлөлтийн бэлтгэл ажлыг хийж чадаагүй ийм байдалтай байна. Дараагийн засгийн газар ийм тодорхойгүй байдал дээр ажлаа бий уулаасаа л гэж бодож байна. Яа. Эрчимч Монголынхон ч хариуцлага үлээхгүй, яаман ч хариуцлага үлээхгүй. Энэ яг оюун эрднийг огцсны дараа яг ямархуу байсан бэ? Энэ ер нь энэ засгийн газар ямархуу төвшөнд ажиллаж исэн бэ гэдгийг маш олон салбарт гарч ирсэн шүү. Ер нь идэ бээр нь ингээ ил гараад ирсэн. Хүмүүс ихнээсээ ярьж ирсэн. Гэхдээ энэ салбар чинь дампуурсан байсан ингээд тэгээ бүр хамгийн амар нь шүү. Хуулиач баталж чадхаа болсон байсан бэл. Ерөөсө тохирол шууд хууль нөгөө хуулийн хуулмал хамаагүй ингээд явуулцдаг байсан. Салбарууд нь тэнцээ идэ бээрэндээ баригдсан байсан мэн. Дээрэс нь энэ улсын хурлч гэсэн ажиллаж чадгаа болцсон байсан гэдгийг энэ 7 хоногийн сүүлээр болсон явдлууд харуулсан шүү. За тэгээд яг энэ эрчим хүчний чиглэлээр мэрэгшсэн инхтцэг шүү юу гэж ярьсан юм. Өнөөдөр ТЭС 3-ийн чинь чадал нэг 170 мегаватт орчим байгаал. Тэгээд бараг л ТЭС 3 байхгүй болж байна. Тэгэхээр энэ тохиолдолд ТЭС 3 дээрээс нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн ихэнхийг хангадаг ийм их усур байхгүй. Тэгэхээр эрх хөвлөл дулаан хангамжийн Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал хүндэрнэ, цахилгаан хангамжийн асуудал хүндэрнэ. Дээрээс нь энэ 100 мегаваттын их усурыг за тэр 200 тэрбумыг олоод их усурыг дахиж ашиглалтанд оруулна гэдэг. Дор хаяж 2-оос 3 жил. Маш олон жил хөөцөлж бид нар тэр 50 мегаваттын их усурыг 2015 онд ашиглалтанд оруулж исэн байхгүй юу. Тэгээ өнөөдөр хардаа ийм том хэмжээний хохирол амсчихсан. Тэгээ хин нэгэн рүү буруугаж ихэд арьсаа хамгаалах гээд ингээд яриа сууж байгаад бол үнэхээр харамсаж байна, гутж байна. Улаанбаатарчуудын хувьд одоо эрх хөвөл дулаан болон цахилгаанд одоо тэгэхээр доголдол үүсэх магадлал бол олон ихсэж байна. Угаасаа доголдол үүснэ. Энд чи одоо бүр тодорхой, үүсэх нь тодорхой. Бүхэл бүтэн арай ч нэг зөвөөрж үтийн 150 мегаватт ашиглалтанд орсон шүү дээ. Одоо тэгээд 100 мегаватт дахиад байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр доголдол үүснэ. Яаж хийх боломжтой вэ? Яах ёстой юм бэ? Гаргалгаа нь юу юм бэ? Харин тий, гаргалгаа нь л одоо дор хаяж ядаж энийг бүр хөл толгойгүй ус төрчлөлтөй болмоор байна. Энэ одоо бүр эмх замбраагүй энэ томилгоогоо болмоор байна. За дараа өвөл манайхаа бэлдээрээ одоо зунаас бэлдээрээ наадам маадамгаа явчихдаг штэ манайхаа. Бид нэр дулаан цахилгааны асуудалд орох нь шүү.
би одоо мэдгүй weekly show ихсэн цагаас л эксүлэд хийсэн. Хамгийн аимшигтай нь юу гэж одоо бусад турбинуудад нь асуудал гарахгүй гэх ямар ч баталгаа байхгүй манайхаа. Яг үннийг хэлэхэд. Дараагийн одоо том эрсдэл хүлээж байгааг хинч мэдэхгүй. Ягаад гэвэл манай бүх цахилгаан станцууд олон жил төрийн өмчөд ингээ явцсан учраас бүгдээрээ сармайтсан, сарампай дээр үеийн одоо хизээч нурхад бэлэн ийм л их усүртэй болсон. Сая асууж байна. Яах вэ гэж байна. Яах юу вэ гэхдээ хувийн эрчим хүчний компаниудыг оруулахаас өөр ямар ч шийдэл байхгүй манайхаа. Эннээс өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. Түр юм хийгээд шийддэг байсан бол энийг чи аль хэдийн шийдчихнэ. 30 хэдэн жил болоод юу ч хийгээгүй хүмүүс яаж шийдэх юм бэ нэг. Дараа өвөл асуудал хүндрэх нь вэ шүү хүмүүсээ бэлтцгээгээрээ. Одоо та бүхэн ингээд сая цахилгаан станц маань эвгүй байдалд орчлоо. Дараа өглөөс цахилгааны хязгаарлалт орноо. Тэгэх юм бол за яг энэ Авандра дэлгүүр дотор цахилгааны одоо үүсгүүр зарж байгаа. За энэ хүү бүтээгдэхүүний нэр нь EcoFlow. Та өштэй өвөл зүгээр нарны автангийн цонхон дээрээ тавиад 2 цагийн дотор цэнгэлчин заяа. Тэгээ орой тог дасрахад энэ EcoFlow таны аминд орно шүү нэрээ. Энэ өвөл EcoFlow олдгоо болоо шүү монголчуудаа. За тэгээд та аялалд гарах гэж байгаа бол EcoFlow-тэй Snowpeak-тэй гараарай. За Avandra дэлгүүр 2 салбартай. Нэг нь Michel Expo дотор Little Venice гэдээ байгаа 2 давхарт нь. А нөгөөх нь Хүнүү 222-ын яг нөгөө түлэжүү байдаг штэ. Тэрний яг замын хойдолд нь Avandra гэдээ байж байгаа. Зүгээр л би танаас нэг л юм гуйж юм. Зүгээр очиод үз. Тэгэл чанар нь мэдэгдэнэ. EcoFlow Snowpeak. Ер нь орог ингээд зарим мэдээнд хасчул байсан тий. Энэ хэд маань бүр зүгээр өссөн. Энэ 7 хоногт одоо бас олон хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн хөшөөний нээлт боллоо. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяа тамирчин, даяар дурсагдах далай дайн дархан авраг жигчдийн Мөнхбат. Өнөөдөр түүний хавд тур суу алдрын бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэлийн ёслол боллоо. Алдарт авраг цууд тамирчны гэрэлт хөшөөг төв цэнгэлт хүрээлэнгийн төв асрын өмнөх талбайд сүндэрлүүллээ. Энэ бүтээлийг Архангай аймгийн Хашаат сумын угуул уран баримлж Түмэн чулуу уралжээ. За энэ стоо маш гоё шүү байсан. Үнэхээр гоё шүү болсон байлээ. Ер нь ойрд ийм гоё хийцэлтэй ийм гоё хөшөө хараагүй. Тэгээд ямар ч үсэн энэ хөшөө хийсэн хүмүүст баяр хүргэе. Тэгээд одоо удахгүй наадан болох гэж байна. За тэгээд төв цэнгэлт хүрээлэнгийн хажууд ийм гоё хөшөө бий болсонд бас маш их баярлж байна. За тэгээд нэгэн жүжигчин бас энэ хөшөөний талаарх сэтгэлээ хэлсэн байна. Агуу аврагын хөшөө ямар гоё хийгдэв вэ? Яасан гоё бүтээл болоо вэ? Яагаад тийм гоё болсон гэж төр оролцоогүй тендер зарлаг болохоор тийм гоё болж байгаа юм аа. Надад бол тэгж бодогдож байна. Сайхан хөшөө үлээ хийсэн уран бүтээлч баримлчд баяр хүргье. Йоо яг үнэ гэж. Тэгээ манай дарга нараа сүрэлт хүртэл ойлгоцсон биш үү? Нэрээ энэ хүртэл ойлгочод байна. Энэ төр хүрсэн болгон чи дампуураад шатаад дэлбрээд гал гараад идэм байна. Будаа олцоод идэм байна гэдэг манай сүрэлт маань хүртэл ойлгоцсон байна. Дарга нар ерөөсөө ойлгохгүй шаа. Гэхдээ сүрэлт маань ч гэсэн ойлгоцсон юм. Тий. Тэгэхээр манайхаа юмнуудаа одоо яг сүрэлтээ хийснээр тий бити төр гар үрсэн юм болгон дампуурдаг, сүрдэг, мяардаг, дэлбэрдэг, гацдаг амьсгалчдсан юм байна гэдгийг ойлгох шүү дээ. Umra's weekly show, Post of the Week.
Энэ 7 хоногийн манайх нэг шинэ булантай болж байгаа юм аа. Тэгэд энэ 7 хоногийн одоо Post of the Week гэдэг тийм булантай болж байгаа. Тэрийг бүгдээр сонирхоо. Сэтгүүлч Мууя аваргаас начны найраны талаар асуухад хэн мэдгэв Пидта ямар начин байж үдсэн биш. Чоны шагаа зүүсэн залуугаас энэ ядгийн гэсэн чинь нөгөөх нь муу юмнаас хамгаалдаг гэсэнд хам амиа хамгаалж чадаагүй байж чамайг хамгаална гэж байх уу гэсэн гэдэг. Гишүүн асан муухайт муу аваргыг аваргаа хоёруулаа чинь амьдаа гэсэн чинь битгий хуц аав чинь л чамд миний нэрийг өгсөн биз гэсэн гэдэг. Хатгуухан авраг $1000 явуулсан хараад энэ пицца чинь бараг тийжих нэ. Амар гоё. Мууя аваргын ийм гоё ийм онгоонууд айгүй их байт юм байлээ. Тэгээд энэ 7 хоногийн үнэхээр шилдэг гоё одоо комментууд байлаа. Тэгээ үнэхээр даг үнэхээр агуу авраг байсан шүү. Тэгээд өшөөнч гэсэн маш гоё болсон байна. Тэгээ баяр хүргье. За би өштэй манайха хувьдаа юу гэж боддог гэхээр эрүүл мэндийн даатгалыг хувийн компаниудаар хийх ёстой гэж бодд юм а. Гэтэл агуулга даатгалынхан маань хувийн эрүүл мэндийн даатгал гаргаад ирсэн байна. За тэгээд ажилчдаа та бүхэн одоо анхаарал хандуулдаг бол хүний нөөцийн болон захирлууд энэхүү эрүүл мэндийн даатгалыг хийлгээрэй. Ажилчдын эрүүл мэнд, тэдний гэр бүлийн эрүүл мэнд гэдэг бол өөрөө компани хүний нөөцийн бодлогын хувьд маш чухал зүйл байдаг. Хэрвээ та бүхэн байгууллагаараа агуулгагийн эрүүл мэндийн даатгал даатгуулах юм бол бас нэмэлтээр гэр бүлийн бас даатгаж байгаа юм байна шүү. Тэгэхээр компанийнхаа ажилчдын сэтгэл ханамж, тэдний эрүүл мэнд те магадгүй заримдаа бид нар нөгөө эрүүл мэндийн даатгалаасаа болоод одоо эмнэлэгт үзүүлж чадахгүй явсаар байгаад одоо биеийн өвдөгч гэдэг юм уу те маш олон ийм асуудлууд гардаг. Тэгэхээр та бүхэн энэ Монголд гарч ирж байгаа эрүүл мэндийн даатгалыг сонирхоод үзээрэй. Энэ бол маш чухал даатгал шүү. Тэгээд ирээдүйд бид нэр бүх эрүүл мэндийн даатгалыг хувийн даатгалаар төлдөг болгомоор байна. Агуулга эрүүл мэндийн даатгалаар даатгуулаарай манайхаа. Агуулга. Баярлалаа. Нөгөө урт настай удаан жаргалтай татварын хуульчин одоо өргөн баригдаж байгаа юм шиг байна. Засгийн газар татварын багц хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Хуулийн өөрчлөлтөөр нэмэн өртгөө албан татварын шаталсан тогтолцоонд шилжинэ. Тодорхойлбол иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 100%, 800 мянган төгрөг хүртэлх худалдаа авалтыг 50%, 800 мянгаас дээш худалдаа авалтыг 20%-аар нэмэгдэх албан татвараас чөлөөлөх юм байна. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 800 мянган төгрөг хүртэлх цалин татвараас 100% чөлөөлөгдөнө. За тухайлбал 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн 800 мянгад нь татвар төлөхгүй, үлсэн 700 мянгаас татвар төлнө гэсэн үг юм. За нэг юм яс. За дээрэс нь бас нийгмийн даатгалын тухай хууль орж ирж байгаа юм байна. Нийт 14 өөрчлөлт орж ирж байгаа. За ер нь шүү дээ яг үннийг хэлэхэд саяны тэр орж ирж байгаа заалтууд ерөөсөн ямар ч өөрчлөлт орж ирээгүй бил. Нөгөө нэг хүн амын орлогын албан татварыг 1% буулгая гэж 100 мянгуулаа гарын ус мөсөг зурсан тэр мөр ерөөсөө падгүй гэж ороод ирсэн мэл. Ер нь яг хэвэндээ л ороод ирсэн мэлээ манайхаа. Тэгээд мэдхгүй одоо яг татвар буух хэсгийг бол сайн мэдхгүй. Хамгийн гол нь биднэрт биш үү те яг бүр ийм импакт үзүүлэхээр ийм татварын өөрчлөлт хэрэгтэй болохоос зүгээр нэг ийм косметик өөрчлөлт хэрэггүй шүү дээ дарганараа л гэж хэлээ да. Тэгээд одоо нийгмийн даатгалын хууль одоо татварын хууль хоёр өөрчлөгдөж орж ирж байгаа маань биднэрт яг жинхэнэ татвар буусан тийм хууль орж ирээч. Тэгээд яг хуу дараагийн засгийн газрын асуудал бахал та тэр хүмүүс бас анхаарна үсттэй гэж бодож баярлалаа. За тэгээд дараагийн засгийн газар ер нь ямар байх ёстой болоо гэд хүмүүсээс асуусан байна. Монгол Ардын намын баг хурлын хэлэлцүүлэх асуудалд намын гишүүд дэмжигчдийн доорх сан төсөлтийг оруулан хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналыг өргүүлж байна. Үүнд шинээр үүсгэн байгуулагдах засгийн газрыг үндэсний их төвшлтийн засгийн газар байгуулах. За үүнд парламентд судалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах. За мөн шинээр сонгогдох ерөнхий сайдад тавигдах шалгуур нь Монгол Ардын намын гишүүдийн эвнэгдлийг хангаж чадах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэн ажиллаж чадах нэр дэвшигчийг дэвшүүлэхийг хүсэж байна. Энэхүү саналыг намын баг хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүсье. Монгол Ардын намын баг хурлын гишүүн Эснэргүй. Энэ яаж ингэж алга таших юм биш юм аа. Энэ юу болсон бэ гэхээр дахиад эвслийн засгийн газар байгуулъя гэдэг юмыг энэ нэргүү гэдэг хүнийг өөрөө санаачилсан гэж би бол бодохгүй байна. Энэ цаанаа хороо айл хэдийн гутгацсан тэрэндээ зүгээр нэг хүн ингээд нэг өгсөн чинь ингээд нэг юм нэр
одоо гаргах юм дахиад эвслийн засгийн газар ардсан намынхан минь орж тэнэгтэвдээ. Та хэдийг яаж муухай гошногдож, яаж муухай салаавч гаргаж те, яаж шалбааг руу шидэж те баллаа. За яг хөө тэр одоо номт нь ордог юм байгаа тэр жижиг намууд нь. Ардсан намынхан минь сөрөг хүчнээ хийчээрэй please. Өөр гуйхан байхгүй шүү. Эдгээр ингэж байгаа дахиад нэг эвслийн засгийн газар байгуулах юм шиг байна. Хамгийн гол нь ардсан нам сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх л одоо бидэрт хэрэгтэй. За дахиад яваад авах юм бол за тэгээд иргэдийн бол итгэл бол ардсан нам дээр бол зүгээр май салаавч болно шүү дээ манайгаа. Зүгээр зомби бүр лалдар та нар зүгээр өөрийгөө ингэж рип яг хүн нам шиг л болно гэсэн үг шүү зөө. Яг хүн намын хараас орно гэсэн үг шүү. Яг зүгээр дорч ханд болно гэж бодож. Ардсан нам биш дорж ханд нам болно л гэж ойлгочих зэ. Тэгэл дуусаа. За тэгээ ер нь бол хүмүүсийн хүлээлт ийм байгаа юм билэ. Энэ засгийн газар нэгдүгээр цөөхөн яамтай байгаасаа, цөөхөн сайдтай байгаасаа, баг төсөв батлаасаа, иргэдийнхаа нуруунд дээр байгаа татвар энэ нэг төрийн дарамтыг багасгаасаа гэдэг хүлээлтийг баг амтаа болгоо явж идэв шүү. Тэгээд тийм засгийн газар байгаасаа гэж хүсэж мөрөөдөж байна. Маш олон жил рок сонслоо. Би бол жинхэнэ өөрийгөө рокер гэж боддог байлаа. Гэхдээ одоо ч гэсэн миний дотор тэр рок сонс байдэн шүү. За, рок сонсдог, амьд хөгжим сонсдог залуучууд дуулах нэгэн сайхан мэдээ байна. Цэнгэлдэг live music концерт 6 сарын 13-нд болох юм байна. За, энэ чинь Никтоны Бачка хэрэг юм байна. Lemons, A-Sound. За, тэгээд Morning Star тэ сүүлийн үед үнэхээр бас олон залуучуудыг амьд хөгжим рүү дагуулж оруулж байгаа. За, давай даашаас дунд нь явж гин. За дээрээс нь манай Чожо маань ирэх юм байна. Гих мэтчлэн олон гой хамтлагууд энэ тоглолтын дээр ирэх юм байна шүү. Бүгдээрээ Цэнгэлдэг live music концертанд 6 сарын 13-нд уулзцгаая. Цэнгэлдэг live music концерт нь онцлог нь юу вэ гэхээр энэ зууны хамгийн том тайз гисэж байгаа юм. 27 м тайз манайхаа. Та нар боддоо. За тэгээд та бүхний хамгийн сайн мэдих амьд хөгжмийн хамтлагууд баг бүгдээрээ ирнэ. Тэгээд та бүхэн 6 сарын 13-нд цэнгэлтгтэр ирж амьд хөгжмийн тоглолтод бүгдээрээ гой саваараа манайхаа. За тэгээд хэрвээ та пледийг захиалгыг хүсэж байгаа юм бол Money application болон Portal цэгмээр пледийн захиалаад авч болох юм шүү. Амьд хөгжим сонирхдаг залуучууд цэнгэлдэг live music концертанд хүрэлцэн ирээрэй. Баярлалаа. Цэнгэлдэг live music concert 6 сарын 13-нд Төв Цэнгэлдэг хүрээхэнд. Сангад энэ тооногийн гигалэг мэдээ ихтэй болсон баг дээр үзсэн. Чи ороод ирэх чөлөөтэй нээлттэй юм кафе байдлаар ажиллана. Тэгээд одоо энэ техник дээр байгаа ч юм уу микроскоп юу энэ бүх хэрэглэгдэхүүн энэ ч орж ирээд үзээ сонирхоод үзэхэд өндөл бүргөө. Энд орж ирээд хүмүүс ерөөсөө хурж үзэж болно гэдээ хурж үзэхээс хайгаад байдаг байхгүй юу? Наашраа алуу хүрээ тэр хаврууга энд тавь хоёлаа энийгээр харна одоо энийгээр хар гэж ижил оролдоод байдээ. Гаднаас яа төөрөөд ч юм ороод ирсэн хүүхдүүд ингээд хойно яд ингээд амар сонирхолтой зав. Нэг хүүхд зүгээр ороод ирэх юм бол дараа нь ээжигээ дагуулж авч ирнэ. Дараа нь аавыгаа дагуулж ирж ирнэ. Дараа нь ах дүүнэрээ ингээд үржээд идэг амар сонирхолтой байхгүй. Тэр амар кафтай. Бид нэр ингээд ханиа чи халтарлаад байгаа амар гой санагддаг. Бид нар ямар ч хэрэглэгдэхүүн байгаагүй. Нэг шиг айхч байгаагүй. Колпнуудаа мөсийн химийн лабораториос гойж 7-1 хэрэглэчий гэж авчирч ашиглаж хэрэглээ яадаг. 7 сая төгрөгийн зээл тавиад кофений машин эхлээд тэгээд анхны кофегоо зарж эхлэхээс хаваад одоо тэр бүх одоо нэг сони юм тоглоом тоглож байгаа юм шиг тэр болгоно зарсан кофенийгаа мөнгөөр юм авлаа. Энийг ашиглаж инглээ гэсээр байгаа одоо хүрч байгаа. Бидний олж байгаа орлого нандин баггүй бид нарт хүүхдийг баярлуулж олж байгаа бид нар хүчлэмэр зарцуулж олж байгаа тэр зүйл амар нандин. Тэрнийхээ маш их хувийг татвар нөөц нийгэм дадлын шимтгэлд явуулах тавин амар хайран байдаг. Яаж ямар нэгэн хууль зөрчихгүйгээр ийм байдлаар шимтгэл бас их алдахгүйгээр ямар арга зам байна вэ гэдгийг амар хайж явдаг. Йоо яагаад. Хаад ойлгосон манайхаа энэ үстэй science coffee shop юм шиг байна. Орж ирж байгаа хүүхдүүд тийч химийн туршилт хийж болдог, физикийн туршилтууд, цахилгааны тэ ингээд туршилтууд хийдэг, юм хүрдэг ийм сони юмнууд хийлэгддэг. Ямар гоё юм бэ би бүр. Йоо би Монголд би яг хүүхэд байхдаа ийм гоё газар байгуулагдаас гэж мөрөөддөг гэсэн чинь бүр. Тэгэд энэ залуу ингээд бүх химийн туршилт, физикийн туршилтын юмнуудыг өөрийнхөө мөнгөөр бэлдсэн. Би зүгээр ингэмээр байна. Энэ залууд хүмүүс одоо
мөнгөтэй хүн байдаг бол нэр хөрөнгө оруулаарай гэж та бүхнээс гуйж байна. Тэ энэ яг ийм газар монголчууд хэрэгтэй байгаа. Үнэхээр Монголын хүүхдүүд тэ сайенсаар өсөж байна. Тэгээ дээрэс нь одоо яг энэ сайенсэрдэг амар олон гой залуучууд гараад ирсэн. Нэг хэсэг би ч өөрөө геофизикээр төгссөн шүү дээ. Манай физикийн салбар уналтанд орсон үе байсан. А гэхдээ яг үнэндээ шинжлэх ухааны академи биш. Яг энэ хувь хүмүүс энэ физик, хим, шинжлэх ухаан гэдэг юмыг өнөөдөр олон нийтийн анхааралд авчиж чадж байна. Од мөндрийнхээ аваачиж байна, тэ? Гэж юугийнхээ аваачиж байна. Энэ залуучууд аваачиж чадж байна. Тэгээд энэ залуучуудаа үнэхээр маш их баярлалаа. Энэ бол чихэн гэрэлгээ шүү манайхаа. Тэгээд туслах хүмүүс байл туслаарай. Амар гоё. Үнэхээр гоё. Татврын багсгаад өгөөч энэ залуугийн. Амар гоё мэдээ гоос тэ. Би бүр энэ мэдээг үзээд бүр амар гоёсан. Би ч өөрөө нөгөө физикийн хүн болохоор бүр үнэхээр нэр. А? Гамбаа ах чинь бас физикийнх юм. Гэтэ өөрх юмд би ч нэг сайн сурдггүй байсан та. Ямар сайндаа юм явж байгаа. Сайн байсан бол ч дэлхийн гой сургуулиуд эвдвшилгээний ажил байж тийцээж байгаа шүү дээ. Гэтэ геофизикэлтэй. Манай геофизикийн салбар чинь амар заваа юм болсон шүү дээ. Нөгөө бага хайгуулын лицензүүдийг байхгүй болгосон шүү дээ. Тэгээ манай салбар чинь тэр чигээр ерөн сүнсэн шүү дээ. Ер нь бол геофизикийн салбар бол одоо бол сүүрлийн байдалтай байгаа шүү яг. Амар гой мэдээсэн шүү. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гаар өндөрлж чинь амар урдан сонсч байгаа сте манайхаа. За ямар ч байсан нөгөө одоо өстө нөгөө бүксэнд орсон өргөс байдаг бол тэр хүнийгээ ямар ч байсан аваа ижлаа. Гэхдээ манайхаа нэг юм байгаа шүү. Шуу амьдрал сайшин гэж битгий бодор манайхаа. Бид нар данхар төртөө байгаа цагт дахиад нэг данх гараад ирнэ. Маш их эрх мэдэлтэй төр байгаа бол тийшээ орсон хүн болгон данх болж хувирна. Нэрэ шүү. Тэгэхээр бидний хийх хамгийн ихний ажил юу гэхээр энэ төрийг жижиглэх, энэ том төсвийг багасгах, идэж уудаг мөнгийг нь цөөлөх, энэ олон том төрийн авилгалтай эдгэцсэн компаниудыг хувьчлах, дампууруулах ажил байгаа шүү. А тэгээд тэрний дараа иргэдийнхээ нуруунд дээр байгаа тэр их татврын дарамтыг багасгах. А ингэх юм бол Монгол улс маш хурдан хөгжнө. Дараагийнх энэ олон удаан хугацаанд засагласан байсан засгийн газрын эдээбээр нь одоо ингэж гарч эхэлж байна. 9 шидэмээр гарна, шахагдана. Энийг бас анхаараарай. Улсын хурл нь хуулиа баталж чадгаа болцсон байсан байх шүү. Зүгээр л хууль оруулж ирэл тэрийн бөөнөрөө гараа өргөж баталдаг юм бараг 8 жил явцсан байсан байна. Одоо улсын хурлын гишүүдэд юмаа сурцгаая. Хоорондоо хилэлцдэг болцгоо, мэтгэлцдэг болцгоё. Сөрөг хүчин шигэ байдаг болцгоё. Энэ бол жинхэнэ сонгодог парламент шүү. Уцтаараа манайхаа баярлалаа. Амраас weekly show-д огцорсон. Огцорг амархан байсан.